За юу яцхан залуусаа Newsack in the house энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За өнөөдрийн бичлэг ямар бичлэг вэ гэхээр та бүхэн гарчнаас харсан байх хамгийн их татварын өртөө рэперүүд Part 1. Та бүхэн болоо бүгдээрээ л мэдж байгаа шүү дээ. Америкийн алдартай рэперүүд бол асар их хэмжээний хөрөнгөтэй. Мэдээж үүнийгээ дагаад мужийн татварууд, улсын татвар гэх мэтчлэн орлого болгоноос татвар төлөх ёстой. Өнөөдрийн танилцуулах рэперүүд бол бүгдээрээ татвараа цаг тухайд нь өгөөгүй. Татварын асар их хэмжээний өртөө өмсөл гэсэн үг. За одоо харин хэдүүлээ бичлэгэнд орцгоё. Бичлэг эхлэхээс өмнө видеоны тайлбар хэсэгт байрлах линкэн дээр дараад Newsack сувгийн аль бие усны Telegram сувгт нэгдэрэй. Энэ сувг дээр үзэгчдтэйгээ илүү ойр байхаас гадна сагсан бөмбөг болон хип-хопын хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой. За тэгэл ойрын сонин сайхнаа хуваалцаж байхаас гадна зарим нэг бичлэгүүдээ мань чин тэн дээрээ постлж байгаа шүү. За тэгээд олон юм яриад явах уу? Бичлэгэнд орцгоё. За хамгийн ихний рэпер бол Lil Wayne. За түүний хувьд бол бүх цаг үеийн хамгийн амжилттай рэперүүдийн нэг. Гэхдээ мөнгө их олно гэдэг нь татварын асуудалгүй байна гэсэн үг бол огт биш. Түүний хувьд бол нэг хэсэгтээ ойролцоогоор 14 сая долларын татварын өртөө болсон байдаг нэг дор хоригдлогдсаар байгаа. За энэ асуудал нь мэдээж ихэвчлэн санхүүгийн буруу менежмент, мөн орлогын тайлан дутуу өгсөнтэй холбоотой байдаг. Америкийн нэгдсэн улсын татварын хэлтсийнхэн түүнтэй олон жилийн турш маргалцсан бөгөөд эцэст нь Lil Wayne их хэмжээний мөнгө хийж байж асуудлаа шийдсэн байгаа. За эндээс юуг суралцаж болох вэ гэхлээр орлого их байна гэдэг нь хангалтгүй, зөвхөн зөв удирдах нь хамгийн чухал байгаа. 50 Cent. За 50 Cent-ийн түүх бол бүр яг кино шиг. Тэр үедээ хэдэн 10 сая долларын татварын өртөө байсан бөгөөд 2015 онд бүр дампуурлаа зарлаж исэн байна хүний хувьд. Энэ асуудал нь тухайн үед олон хүнд асуултын тэмдэг болсон. Яагаад ийм баян хүн дампуурдаг юм бэ гэж маш олон гайхсан. Хариулт нь бол айгүй энгийн. Энэ бол cash flow-ийн асуудал. Тэр их мөнгө олсон ч их мөнгө алдаж байсан. Татвараа шүүхийн маргаан бизнесийн алдагдал нийлээд түүнийг бол санхүүгийн дарамтанд оруулаад сэтгэл санааг бүр хог болгоод тэгээ бүр дампуурлыг нь зарлуулсан. За Центхийн хувьд бол тухайн үедээ 22-оос 28 сая доллар орчмын өртөө байсан гэж мэдээлэл байгаа татварын. Гэхдээ 50 Cent бол тэр бүхнээс эргэж чадсан түүний хочийг бол comeback king гэдэг. За энэ хочийг бол цаа чин зүгээр нэг аваагүй. За хэрхэн эргэн ирсэн бэ гэхээр цаа чин энэ дэр бол айгүй ухаалаг хөдөлсөн. За 50 Cent хувьд бол хөгжмнөөс илүүтэйгээр телевиз, кино, бизнес руу орсон. За ялангуяа түүний хийсэн Power гэдэг цуврал нь бол маш том амжилтыг олсон. За үүний дараагаар бол цаачин Vitamin Water гэдэг компанид бол хувь эзэмшиж эхэлсэн. За хожим нь бол Coca-Cola тэр компанийг худалдаж авах үед 50 Cent 100-аас 200 сая доллар олсон гэж үздэг. За яг энэ мөнгө нь түүний санхүүг аварсан хамгийн том зүйл нь байсан юм байна. За та бүхэн энэчнээс бол харж байгаа бах дампуурлаа зарлна гэдэг нь би дуусчлаа биш ээ. Энэ бол би системээ ахиж reset хийх ёстой юм байна гэдэг анхааруулга гэсэн үг. За 50 Cent бол энийг хамгийн төгс ашигласан. Энэ бүхний эцэст Cent ахын хувьд бүх өрнөөсөө гараад одоо баян чинэлэг хөрөнгөтэй амьдарч байна. MLB сонирхдаг хүмүүс надаас айгүй их код асууж ирсэн. За тэр хүмүүстэй хандж хэлэхэд Newsack 111 кодоор ихний цэнэглэлттэй 150% урамшуулдаг байгаа шүү. За дараагийн рэпер бол DMX. За түүний хувьд бол мэдээж та бүхэн мэдж байгаа Street Energy-гийн бэлэг тэмдэг байгаа. Гэхдээ цаадны чинь хувьд бол бодит амьдрал дээр татварын асуудлаас болоод маш хүнд байдалд орж исэн. Тэрээр ойролцоогоор 1.7 сая долларын татвар төлөөгүй байсан бөгөөд үүний улмаас 2017 онд бүр шоронд хүртэл орж исэн байна. За яагаад түүнийг хорьсон бэ гэхлээр DMX өөрийн орлогыг нуун дарагдуулсан гэж буруутгасан. За 2002-оос 2005 оны орлогуудаа татварын газар бол айгүй дутуу дөлмөг мэдээлж исэн гэсэн мэдээлэл байгаа. За цаадны хувьд бол өөрөө 2017 онд шүүхтэр гин бурууга хүлээгээд тэгээд шүүхээс 1 жилийн хорих ялыг бол сонсч исэн. DMX-ийн хувьд 1 жилийн шоронд сууж гарч ирээд 1.7 сая долларын гөрийг айжмаар болоо цувуулган төлж дуусгасан. За энэ дээрээс яг юу харагдаж байна вэ гэхлээр татварын гөр бол мэдээж ойлгомжтой. Санхүүгийн удирдлага муу, санхүүгийн зохицуулалт муу байсан тийм ээ. Гэхдээ шүүхээс 1 жилийн хорих ял сонсно гэдэг бол энэ асуудлыг бүр томруулаад хайсан гэсэн үг шүү дээ. За яагаад гэх юм бол мэдээж ойлгомжтой. Тэрээр олж исэн мөнгөө шударгаар улс их орондоо хилээгүй, татварын газар мэдэгдээгүй, дандаа нуун дарагдуулж аль өсөд бүр айгүй багаар тооцож исэн. Нэг ёсондоо тэрээр улсдаа шударга байгаагүй. За тийм учраас шоронд орсон байх нэ. За дараагийн рэпер бол Snoop Dogg. Snoop Dogg хүртэл татварын асуудалд орж байсан гэдэг нь итгэмээргүй юм. За тухайн үед Snoop Dogg татварын өртөө байснаас болж Европт тоглолт хийх эрх нь хүртэл хязгаарлагдаж байсан. За өөрөөр хэлэх юм бол түүний энэ татварын өрийн асуудал зөвхөн мөнгө биш, карьерийн боломжууд нь хүртэл нөлөөлсөн. За цаадны хувьд бол 2000-ад оны дунд үеэр 500 мянган долларын татварын өртөө байсан гэсэн мэдээлэл байгаа. За энэ нь бол DMX 50 Cent чиг олон саяын том кейс ерөөсөө биш, харин
олон жижиг асуудлуудын нийлсэн хэлбэр нь $500,000 байсан байна. За яг энэ татварын өрөө бүрэн төлсөн гэдэг талаар бол тодорхой мэдээлэл бас тодорхой он сар өдөр байхгүй. За ямар ч байсан асуудал гармагц дараагийн хэдэн жилд нь бол бас л ингэж цуулан төлж дуусгасан гэдэг мэдээлэл байдгийн байна. За түүний татварын асуудал нь зарим улс руу нэвтрэхэд бол асуудал үүсчихсэн. За тухайлх юм бол яа харахгүй визний зөвшөөрлөний асуудал дээр асуудал үүсгэж исэн. За үүнээс хойш энэ туршлагаасаа суралцаад Snoop Dogg-ийн хувьд бол одоо хүртэл татварын ямар ч үргүй рэпер байгаа. За дараагийн рэпер бол өмнө жил Монголд ирж тоглож байсан Fat Joy. За Fat Joy-ийн хувьд 2007-оос 2010 оны хооронд 3 сая орчим долларын татварын өртөө байсан гэж байгаа. За түүний хувьд бол энэ татварын өрнөөсөө болоод 2013 онд шүүхээс 4 сарын 20 ялыг сонсч ирсэн. За яагаад шоронд орсон бэ гэхлээр 2007-оос 2013 оны хооронд улсдаа нэгч төгрөгийн татвар төлөөгүй. За түүний хувьд бол 2013 оны 4 сард хоригдоод 8 сард шоронгоос гарч ирсэн. За шүүх хурлын дараа бол нэлээд хэдэн жилийн хугацаанд 3 сая доллароо цовуулж олоод төлж дуусгасан байдаг юм байна. За Fat Joe энэ бүхний дараанаас би мөнгө олж байсан ч татварынхаа талаар огт боддоггүй байсан. Энэ нь миний алдаа болж гэж бас өөрийнхөө амаар хэлж исэн юм байна. За дараагийн рэпер бол Kanye West. Тэгээд Kanye West бол зөвхөн рэпер биш, тэр бомтон майндсеттэй бизнесмен гэдгийг бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. За цаадны хувьд бол нэг хэсэг татвар бизнесийн алдагдал өр зэрэг нь нийлээд 50 сая долларын өрөнд орж исэн. Тэрээр яг энэ үедээ Yeezy брэнд болон Adidas-тай хамтарсан дийлэнхэн ачаар энэ бүхнээс бол гарч иж чадсан. 2014-өөс 2016 оны хооронд Kanye Yeezy брэндээ босгох гэж асар их мөнгө зарцуулж байсан. Гэхдээ эхний үед бол ашиг бараг байхгүй зөвхөн зардал нь гарч исэн. Өөрөөр хэлэх юм бол тэр үед Kanye маш их мөнгө олж байсан ч түүнээсээ илүү ихийг бол зарцуулж байсан. Гэхдээ Kanye West энэ бүхний эцэд бол ерөөсөө бууж өгөөгүй. Тэрээр Yeezy-гийн Adidas-тай хамтарч гаргаснаар бүх зүйл бол тухайн цаг үед өөрчлөгдсөн. Yeezy-гийн сникерүүд нь дэлхийд даяар хит болж асар их борлуулалттай болж эхэлсэн. Kanye тухайн борлуулалтаас хувь ашиг буюу royalty авдаг байсан бөгөөд энэ нь түүний cash flow-ыг эргүүлж өрнөөс гарахад нь бол хамгийн том нөлөөг үзүүлсэн. Хэдийгээр цаадны хувьд хэдэн долларын татвар төлсөн нь илд тод биш ч гэсэн Yeezy брэнд эд үедээ жилд $1 триллион-оос дээш орлого олсон гэж үздэг. За үүнээс нь л тооцоод үзэх юм бол Kanye West нэг жилд дунджаар $100 сая Америкийн нэгдсэн улсдаа төлдөг гэжээ. За энэ бүхний сэдвүүлээ юу харж болох вэ гэхлээр мөнгө алдаж болно. Гэхдээ зөв эргэлт хийвэл буцаагаад олж болдог шүү гэдгийг бол анхаарах нэ. За дараагийн рэпер бол Nelly байгаа. За Nelly 2016 онд Америкийн нэгдсэн улсын татварын газраас болоод томоохон шаард хуудас хүлээн авч ирсэн. Түүний татварын өрн $2.4 сая хүрч Америкийн нэгдсэн улсын татварын газар шууд хөрөнгийг нь хураахтай байгаа юмыг нь авах тийм бол шийдвэрт хүрч ирсэн. За тухайн үед цаад руу чи ирсэн илгээмждэр хамгийн гол утга нь чи татвараа төлөхгүй бол бид чиний эд хөрөнгийг чинь шууд хурааж авъя шүү гэдэг хамгийн гол анхааруулга байсан. За Nelly-гийн хувьд бол энэ үедээ нэлээд сандраад хэлсэн учраас жижиг том хамаагүйтэй ерөнхийдөө хамтрыг гэсэн байгууллага болгоныг авч ирсэн, ТV шоу болгонд оролцож ирсэн. За тэгэд орлогоо яаж нэмж болох вэ? Бүх аргыг нь ашиглаад 2018 онд $2.4 сая татвараа бүрэн төлж дуусгасан байна. За Nelly-гийн хувьд бол татварын энэ том асуудлаас гараад би бүгдийг нь төлсөн, бүгд шийдэгдсэн. Одоо стресс байхгүй гэж бас өөрийн амаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийжсэн байх нэ. За саяны танилцуулсан эдгээр татварын өртөө болсон рэперүүд дээр нийтлэг нэг шалтгаан байгаа. Энэ нь юу вэ гэхлээр татвараа тоохгүй ерөөсөө төлөхгүй л хойшлуулаад тоохгүй л явуулсан. Гэхдээ тэдний хураасан, хойшлуулсан асуудал нь хизээ нэгэн цагт өөрсөнд нь бол маш томоор эргэн ирж гай болсон. За тийм учраас би юу хэлэх гээд байна вэ гэхлээр асуудлыг тэр дорн шийдэж сурах нь хамгийн чухал скил байх нэ. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Та бүхэн subscribe дараагүй бол манай сувгийг subscribe дарж дэмжээрэй. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Сак аут. Траштай үзэгчтэй.